Байцгаана уу. Битээрээс 2 сарын хугацаанд жоохон завгүй те. Ер нь үндэтгэх шалтгаан байсан биз дээ. Өө зөндөө илгээ. Миний хувьд болохоор корона тусаад ер нь нэлээд хүнд тусаад бараг сар гараа коронагийн хямралтай явсан. За. Та болохоор нүүсэн те. Суусан. Судалгааны ажлынхаа нэр нь Азийн хөлөг улс гэдэг нэртэй судалгааны ажил бичиж сургуулаа төгсөжсэн юм байлээ гэдгийг номынхаа сүүлд хэлсэн те. Тэгээ эртний хэлчихгүй гэсэн байна. 2 сарын өмнө уншаад дуусгачих байсан шүү дээ. Хамгийн сүүлд нь хэлж илээ. Дэлхий дээр ер нь бол шууд болон шууд бус ардчлал төлөөлөл гэж байдаг гинэ. Тэгээд зөвхөн шууд төлөөллөөр одоо ч гэсэн хэрэгжүүлэх ганцхан орн байдаг гинэ. За. Аль орын? Швейцар улс гэж уншсан би. За. Тэр нь болохоор ард иргэдэнд шууд саналаа өгдөг. Тийм шууд нэг имэйл засгийн газрын ингээ хилцүүлэг болж байна шүү дээ. Тэрэнд шууд ард иргэдэнд саналаа өгдөг. За ингээд эдийн үеийн саналаар ард түмний саналаар энэ асуудал шийдэгдлээ, дэмжигдсэнгүү гэдэг ч юм уу те. Ингэж явдаг бол харин бусад бүх одоо ардчилсан тогтолцоотой улс орнууд явуулахаар бидний төлөөлж гаргасан хүмүүс бидний өмнөөс тэр асуудлыг шийдэж сонгодог. Ийм юм байт юм ээ. Тэгээд тэр Швейцарын талаар бас уншаад сонирхолтой байлаа. Үдчил гэдэгтээ нөгөө нэг толгойн 3 чулуу байгаа гэж тэгцээсэн шүү дээ. За тийм. Тэр нь болохоор нөгөө хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, хуулийн засаглал гэдэг. Энэ 3 нэг яг нөгөө энэ гуруулаа нэг харилцан хамааралтай дээрээс нь оршин тогтнож яг одоо нөгөө арчил гэдэг нь утгаараа тухайсад хэрэгждэг гэж байгаа байхгүй юу? Зөвхөн сонгуул өгөх сонголт маань арчлал биш ээ гэдгийг л ойлгосон доо миний хувьд. Тэрнээс нэг юу ойлгосон бэ нөгөө хуулиас үнэхээр мэдгүй маа тий. Харин тий. Би сүүлд нөгөө Марко Поло штэ. Марко Пологийн нэг ангийг үзвэ. За. Тэгсэн чинь тэрний яг эхний анги дээр нь тэр Марко Поло автагаа зүгээр хувлын хааныг харах гэж амар тийм хол замыг тоолдог байхгүй бүр дундаа ингээл баг хүнд бараг алуулахаа шахаал тий. 10 үедэл явж исэн бол хуйлахнаа ч үгүй гуруулах 8 дэрдэг. Тэгэл ааваасаа ингээд яагаад одоо энэ рүү яваад байгаа юм бэ гэж зүгээр л хувлын хааныг харах гэж. Зүгээр би энэ хүнийг харчаал тэгэл өхөл надад харамсах байхгүй. Вау. Тийм амар одоо мундаг. Монголын хаадууд одоо тийм ингээ бусад улсууд ч гэсэн тийж амар үнэлэгдэжсэн юм байна да. Өөрийгөө ингээ анзаарсан чинь айгүй тийм их оронч болоод байгаа. Харин их оронч болоод байгаа. Их оронч эдийн засагч танхууч фэлсавч гэдэг юм давирсан. Ном уншаад тий. Ер нь жоохон бас арай өөр өнцгөөс нь хараад ингээд олон зүйлийг таньж мэдээд ирэхээрээ тийм ч олон зүйл таньж мэдээгүй л байл та. Гэхдээ мэдж явж байгаа. Тодорхой хэмжээнд ингээд өөрийнхөө улс орны түүх, соёл тий бидний яагаад бид нар нүүдэлч юм бэ гэдгийг хүртэл маш гоё ингээд өрмөц өнцгөр тайлбарлаж өгөөл те бидний онцлог бидний ялгаа яг юу юм бэ гэдгийг айгүй гоё тайлбарлаж өгсөн байлээ. Тэгээд хамгийн гол нь бид нар ингээд бусдаас ялгаатай байгаа зүйл маань бидний давуу тал гэхээс биш бид нар ерөөсөө тэрнээс ичих шаардлагагүй байлээ гэдгийг ойлгосон. Тэгээд яг хоо одоо ч гэсэн ингээд маа нүүдэлчин монголчууд байдаг штэ малан хариулаад те мориунаад одоо юу гэх юм те ингээд гэрт амьдардаг юм хүмүүс байдаг гэж байд юм уу гэж асуухаар нь байдаг гэж хэлхээсээ жоохон ичдэг байсан байхгүй. Одоо харин би бол харин ч ичих биш энэ чинь ингээд бидний бахархал бидний онцлог. Тийм. Тэгээд тэр нөгөө 3 улсын жишээ авсан байсан шүү дээ. Одоо Монголтой жоохон төстэй гэх юм уу? Тэр дунд нөгөө Норвегийг тэгцээсэн. Жижиг дунд тэр бизнесийнхэн аж ахуйнд бүр 99% эзэлдэг. Улсынхаа тий. Дотоодын нийтлэг. Тий, тэгснэ. Нөгөө тэр ажлын байрныхаа бүр 73.77% эзэлдэг тий. Бүх юмөрөө жижиг дунд бизнесээр ингээ хаахгацсан. Тэгээ нөгөө төстэй тэр 3 улсын нөгөө юу нь болохоор Норвеги, Сингапур, Эстон 3-ыг оролцсон тий. Тэгээд одоо болохоор за дэлгэцэн дээр нэг зураг харуулъя. Энэ хүн хаана байгаа вэ? Тэ аль оронд хаана байгаа вэ? Юу хийж байгаа вэ? Гэт тань асуумаар. Тэгээд энэ болохоор энэ зураг болохоор номон дээр гарсан. Зураг гэсэн тэгээд оюутны сайдын хичээл дээр нэгээд асуусан шүү. Тэгээд энэ хүн хаана байгаа хүн бэ гэдэг тий. За тэгээд би бол анх харчаад асан гээд нэг наран шаардлагын газар бие шараа сууж байгаа тий нэг аяллаар явж байгаа хүн ч юм уу тий нэг сайхан саазах юм гоо багах гэж утсан чи энэ хүн Норвегийн шоронд байгаа хүн юм байлээ. Тэгээд шоронд тий бүр ингээд маш их хөрөнгө оруулалт хийгээд тий ингээ хүнийхээ төлөө тий ингээд нэг
хүн өөрөө илүү чухал юм аа. Улсын иргэн өөрөө хааж байсан ямар ч байсан тэр хүн илүү чухал үнцэнтэй юм аа. Шоронд байсан ч гэсэн та бол хүн. Өөрийнх нь нөгөө өвөө нь бас ингээд нөгөө түүчээ шууны домгийг их ярьж өгдөг гэсэн гинэ. Тэгээ түүчээ шуу гэдэг маань шууд ингээд нүүдлэхээр нэг урд нь нэг ингээд өдөртөд явдсан шүү дээ тий. Тэрийг маань түүчээ шуу гэдэг. Тэр маань одоо явах замдаа ингээд одоо салхийг сүрэнтэй бүх ингээд нөгөө бусад чумуудаа ингээд хамгаалаад эсвэл замын заагаад очиод өөрөө хүчтэй байна л та. Тэгээд өдөртөгч хүн нэг үл хөрн те. Одоо хэрэгтэй үл те. Бусад хүмүүсийн хадлан өгөхөдч бэлэн тийм хүн л байх хэвээр. Та тийж чадах уу? Чадахгүй. Яг нөгөө эх орныгаа төлөө те хэрвээ одоо бүр ингээ амар тийм юу одоо бослого дайн ч юм бүр амар хүнд хэцүү юм болох юм бол оролцсон л та. Ер нь бол яг юм оо одоо өөрийгөө золиослох ч юм уу те. Тийм юм баг гэж баг сууж байгаа. Яг их суусна гэж хэлэхгүй л те. Жоох. Тэгээ надад нэг бодоод байдаг шүү дээ. Яг нэг 800-ны өмнө бол те хүмүүс ингээд эх орныхоо төлөө гээд те марунаад те ар гэр бүлээ орхиод сэлэн бариад ингээд толтаад ингээд явдаг байсан байна. Одоо яг энэ 21-р зуунд бидний нөхцөл байдалд бол те хичээл намаа хийгээд те сургуулаа одоо сурах ёстой зүйлээ хурдан сайн сураад эх орныхоо төлөө гээд ингээд ажил мэжлээ сайн хийгээд авилгал авахгүй тий. Тэгэл ахвал өгөхгүй хүн шигтэй нэг шударгаар амьдраад жижиг дунд бисээ дэмжээ тий. Тэгээд нөө өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг бас жоохон анхаараа тий. Хүүхдүүдээ сайхан өсгөөд ингээд явах нь эх орныхоо төлөө гэж байгаа бас нэг дайнтлаа юм шүү. Тий. Өдөр нэг боловсролыг чи бас айгүй чухал. Одоо тэр нөгөө дунд төвшин гэж яриад байгаа шүү дээ тий. Энэ бол ингээд янз бүрийн бага төвшингөөс тэр дээд төвшин рүүгээ ахах хамгийн нэг том зэвсэгчэнд бидний боловсрал гэдэг хэсэс тий. Нүүдлийн шууд чинь нөгөө нэг орон байрнаасаа хамаарад ингээд энэ тэндээс зөндөө олон нүүдлийн шуунууд явж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан тэгэл тэр өдөртөг чинь ингээд урдаагаараа төвчлөд явах байлгүй гэд хаях биш. Одоо жишээлбэл гэр бүлдээ та бас нэг түчээ шуун ч юм уу те. Одоо сургууль мургуултаа ч юм уу эсвэл ингээд нэг хүн болгон байгаа газартаа л нэг түчээ шуу бас гээд өөрийгөө ойлгочихвол бас зүгээр юм шиг санагдчих надаа. Өөрөөсөө түлхэж бодох биш харин өөртөө айл болох нааж бодох хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо л утчих. Түчээ шуу чинь очиод те одоо өгсөн ч хамаагүй ингээл хошоочтал явж байгаа штэ. Тэрнтэй адилхан одоо ер нь л төлөөлн бидний өдөрт нь ингээ гарцсан бол жоохон хариуцлагатай те. Тэгээ нөгөө хүн чинь нэг тэгдэг штэ. За хүн л юм чинь алдаж болно гэнэг үгээд штэ те. Энэ л өдөртөгч хүнд зохгүй гэж байгаа байхгүй юу? Та алдах хэрэг байхгүй. Бид нарыг ингээд өдөрт нь хошуучлан ингээ гарцсан бол алдах хэрэг байхгүй гэж байгаа байхгүй. Тэгээ жоохон тийм юм ухамсарлаад ингээд нэг нэр цэвэрүүлдэг гэлээд штэ те. Тий. Ус төрч хүн удирдахч хүн тийм байх ёсгүй. Хүмүүсийн хараалыг идэвчлэлтэйгээ зөвл зүг гэсэн юм хийх хэрэгтэй байхгүй юу? Яг үнэ. Тэгж хэлсэн байлээ. Тэгээд нөгөө 5 шинж гаргасан байсан те. Ус төрчийг үнэлэг 5 шинжээ гаргасан. Манай ярьна. Тэрийг хас хоёлаад нөгөө нэг юу яриадах вэ? Юу? Академик цааз тий. Харвардд нөгөө ус төрчдийг үнэлдэг тийм академик цаазын эндэр гэж байдаг гинэ. Ер нь бол нөгөө одоо боловсролын байгуул том шилдэг боловсролын байгууллагын тэр судлаач ямар хүмүүс илээ судлаачид ерөөд ус төрчийг ингээ үнэлээд одоо асуулт асуудаг юм шиг байна тий. Тэгээ тэр асуултанд нь ус төрчид бүдэрх юм бол зөвхөн ус төрийн карьераа дааж цэг тавьдаг. Тийм учраас ус төрч хүн маш сайн мэдээлэлтэй тийм хүн байх хэрэгтэй. Одоо жишээлбэл манай ус төрчдийг яг үнэлж дүгндэг институт газар гэж байд юм байгуулга тийм байхгүй юм шиг байхгүй гэж бичсэн байсан. Харин тийм. Тэгээд одоо жишээлбэл энэ амдыг гарч байгаа жишээ болохоор бусад ингээд улс оронд те бүр яг ингээд нөгөө нэг академик цаазын эндэр гэдэг юм 8400 гаруй байгууллагууд байдаг гэж байна. Тэгээд тэд нар нь өөрсдөө маш ингээд судалгаан дээр үндэслэж үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм. Маш их мэдээлэл сайтай. Ерөнхийдөө бол яг ингээд нөгөө нэг дөрөвдөгч засаглал бол хэвлэл мэдээлэл юм а гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл яг тэр хэвлэл мэдээллийн одоо төлөөллийг бас нэг утгаараа хэлээд байгаа юм шиг байна байхгүй тий. Тэгээд тэр тухайн улс төрчийн бүх одоо ингээд талаарх юу хийгээд яваад байгаа. Статистик мэдээлэл гэсэн үг шүү дээ тий. Яг ингээд хүмүүс энэ хүнийг яг үнэлээд байгаа юм уу? Тий. Энэ хүн хэр их авилгал авсан. Ер нь яг одоо ярьж хэлж байгаа зүйл нь
үг хоёр нийлд юм уу? Яадаг гэдгийг тэр институт, тэр академик одоо байгуулах нь шууд ингээд үнэлээд дүгнээд судалгаан дээр ингээд тоотой бүр ингээд үнэлгээ өгөө явуулчаад. Улс төрчийг үнэлдэг ер нь бол ингээд 5 хүчин зүйл байдаг юм байна. Тэгээд энийг зөвөр нэрлээ явуучих. Улс төрийн байр суурь эсвэлтгүй. Өөр ингээд өөрийнхөө амрыг бодоод тэ нэр цэвэрлэхээ бодоод эс үйлдэхгүй буюу юу ч хийхгүй байгаа бол энэ маш буруу. Тэгээ энүүгээр нь бас бид нар улс төрчлийг дүгнэх хэрэгтэй. За тэгээ 3 дугаарт нь юу гэхээр хүсэл шунлаа хязгаарлах. 4 дугаарт нь болохоор гүйцэтгэл тий. Одоо ямар нэгэн зүйл хийж байгаа бол тэрнийх нь гүйцэтгэл хэр байгаа юм бэ? Тэр нь ингээд өөрөө мэдээлэлд орох хэрэгтэй тий. Тоо баримттай тий. Гарч ирсэн. Яг тоо баримттай. 5-д нь болохоор үлдээсэн өв гэж байгаа юм. Тэр хүн гарч ирээд тэгээ биднэрт нийгэмд тий бидний одоо ингээд амьдарч байгаа өнөө цагийн үед тэр хүн юу үлдээж байгаа юм бэ? Ямар зөв зүйл үлдээж байгаа юм тий? Ямар эерэг нөлөө үзүүлсэн? Яг гарт баригдахуйс нүдэнд харагдахуйс зүйл юу үлдээсэн бэ гэдгээр нь бид нэр бас сайн шүүлттэй хандж явах хэрэгтэй юм байлээ. Гэт ийм 5 одоо нөгөө нэг жишээг дурдсан байгаа. Зөв ингээд Монгол карикад ороод толиул гэдэг үг дуулдаг шүү дээ. Бид нэр тэгээд тэр чинь ингээд нөгөө нэг харан хамтлагийн дуу тий мэдгүй хангын лав сүрэнгээд бол та ингээд нэг яа ингээд наадмаар явахаар ингээд тэгээд наадмын аяа тийш ингээд нэг дэмдэрэн ингээд явдаг. Тэгээд энэ дээр болохоор би ингээд аим өөрийгөө барьдаг байхгүй юу барьдаг сэтгэл хөдлөлөө тэгээд огшгоод байдаг ингээд огшоод идэх би баг ингээд морьцоор өөрчлөцөөгөө ингээд морины тухай мэдгүй ирнэ баг гин голчмаар санагдаад байхгүй гэхдээ ингээд тэр хэмжээгээр ингээд цус хөөрж бүр ингээд хөгшиж би чи монгол хүн штэйгээ бүр ингээд нэг цаанаасаа ингээд нэг тийм сэтгэл хөдлөл ингээд автоматар гарч ирдэг. Тэгэд ингээд яг хөө ингээд цусандаа юу нь бол тийм морьтой холбоотой юм байдгийн байна гэдэг. Тэгээ энэ дээр хамгийн гол нь штэ хүүс ялахгүй. Эрэгтэй эмэгтэй гэж хүүс ялахгүй. Хөө би чи эмэгтэй хүн штэ цаа ингээд нэг гинго байхгүй зүгээр хоолоолоо гэдэг. Ингээ бараг ингээ яах гэдэг яг ингээ морь унжаа юм шиг нэг тийм бид нар төрөөд идэх юм. Тэгэхээр яг хоо энэ сайд бас Азийн хөдлөг улс гэж нэрлсэн одоо судалгааны ажлаа те нэрлсэн шалтгаан. Тэгээд бид нар бас яг тэр морьтой холбоотой бидний тэр философи те морьтой холбоотой ингээд яг тэр түүх морио яагаад тэгэж төрийн сүлт дээрээ дээдэлж те тавьж байсан. Тэгээд тэр одоо моринд байдаг шинж тэмдгүүдийг одоо тий эрт дээр үеэсээ яагаад ингэж өөрсдөө шингээж тий өөрсдийнхөө аж ахуй амьдралдаа шингээж өөрсдийн манны зан төлөв тий бидний одоо саяны хэлсэн монголчуудаар л төсөөлдөг шүү дээ. Яг үнэн. Тэгээд бас энэ хүлэг моринд байдаг тэр шинж тэмдгүүдийг бас тэг өөрсдийнхөө тэр философиндоо шингээж улс орныхоо одоо энэ бодлогын систем тий одоо хийж байгаа одоо энэ улс төрийн засгийн газрынхаа бодлогоо шингээж ингэж хослуулж авч явбал одоо бидний одоо цогт эрдэнэ гэдэг үг гарч ирсэн шүү дээ. Яг тэр одоо бас нэг онцолж тий онцолж болох бас нэг бидний одоо өв шинж юм уу да гэж одоо тэр санааг энэ ном маань гаргаж ирсэн болов гэж бодсон. Тэгээд тэр утгаараа бас бид нар шинж тэмдгийг бас хайж дахиж үргэлжлүүлээд ингээд судалж уншиж үзэх хэрэгтэй байна л. Түүхээсээ л ерөөдөө өөрсдөө ойлгоол тий. Чингис хаан бол өөрөө ингээд үнэнч байх гэдэг зүйлийг амар хэрхэн хэлдэг байсан. Үнэнч байх чинь одоо ч амар чухал тий. Тэгээ ингээд айгүй олон жишээ гаргаж Чингис хаанд уулзмаар би энэ номыг уншиж байхдаа ингээд яг ингээд тэр үед нь ингээд нэг хэрэг болдог бол ингээд нэг Avengers гэх кино гардаг шүү дээ. Ингээд нэг юм шидэнгүүт ингээд тэр цаг хугацаанд очиж ингээд нэг байж алцаа явлаа гэж явчихдаг. Яг тэрэн шиг ингээд үзмэр санагдсан. Бүр Чингисийн ингээд бүр хийж байгаа те юм ярьж байгаа бүр ингээд ямар юм ярьдаг байсан бол. Тэгээ Чингис хаан өөрөө ингээд надад бүр үнэн гой санагдсан. Ингээд сэц мэрэгдүүдийн ингээд одоо чуулга тий айгүй олон тийм эн тэндээс одоо улс орнуудын тийм шинжлэх ухаанч тийм академик тийм хүмүүсийг уурж ингэж айгүй гоё юм яарч тий өөрийнхөө тэр одоо оюуны мэдлэмийг айгүй их тэлдэг хүн байсан байгаа байхгүй яа. Тэгэхээр нэг тийм уусаа байгуулах тийм хүмүүс хэрэгтэй байгаа тий ерөнхийлөгч тэр улс төрчидүүд тэр академик тэр цаазын тэр хүмүүс амар хэрэгтэй. Тэр хүмүүс амар хэрэгтэй байгаа. Судлаач хүмүүс нь.
Тэсэр хүмүүс. Тэр утгаараа тэр хүмүүсийг маш их тэгж үнэлдэг байсан тийм. Үнэлж өөрийнхөө шийдвэртээ маш их одоо ингэ ганцаараа бүх юмыг мэддэг юм шиг тэгж шийдвэр гаргадаггүй. Маш их ярилцаж шинжилгээ ухаан судалгааны үндэслэлтэйгээр шийдвэрүүдээ гаргадаг гэсэн хаан бэ тий манайхан. Нөгөө хэдүүлээ чи одоо ингэ Монголоос амар хэцүү үед байгаа штэ тий. Энэ үеийн маань жоохон өөдрөгөр хэлсэн байсан ч Яг санаж үнэ байна. санаж байна. Хэдүүлээ ингээ гоё Монгол улсаа хөгжүүлэх түүхэн үед бас амьдарч байгаа юм байлээ шүү. Энд нь гар бие оролцох нэг хүн болсондоо бас энэ үед амьдарч байгаа аттай байна гэдэгсэн байсан. Өөдрөгөр орсон. Яг нэг аль хэдийн хөгжөөд те аль хэдийн бүх ингээ асуудлынхаа ард гарцсан улс орны залуучуудын хувьд бол ингээ хийхээ байхгүй те. Бүр тэг амар гоц гойд юм хийж ажил нэрээ өглөөнөхөөс одоо та бидний хувьд бол ингээ жоохон юм хийгээд Монголчууд бидний хувьд жоохон юм ихэд амар түүгэн төлөх гэдэг байгаа. Бүгдээ түүхэд үлдтэй. За тэгээд энэ хүртэлтэй хоёртай хамт агаад Өглөөний наранд суусан та бүхэндээ баярлаа. дараагийн бичлэгээр уулзлаа төр. Баярлалаа. Йоо. Тэгээд бүгдээрээ бас түчилэгч шуунаар Тэгээ түүч шүү болцгоо гэж юу? тий. Нисцгээ яа. Эцэстээ үгээд. Угаасаа түүхээс шүү дээ. Үгээд тус. Угаасаа түүхээс нэг юм хийчихэж өгөх юм да.